Сүнжээгшаа. Та сүүлийн үед ямар гоё перми хувцснууд өнгөсөд байна. Харин тийм ээ. Ер нь сүүлийн үед багш нар ганцхан таны тухай ярих болж та чинь баг од болчихсон юм шүү. Айгүй бол дараа 7 хоногийн шар сонины эхний нүрэнд гарах байдیں۔ За арайч худлаа хэлгүй дээ. Зарим багш нар бүр Сүнжээгш суглаад юм хоцсон гэлээгээ гадуур хэлээд. Манай нэг найз зөвхөн намайг чөч одоо багш хүн байна да нэг хүн амьтан дайтайхан харагдахаар юм өмсгöd хэдэн сайхан хувцсан юм байхгүй юу? Өөрөө тий айгүй сайхан боломжтой амьдралтай юм биш. Тийм баха би бүр гайхаад байсан. Биш би нөгөө ихэд байна штэ. Юу таныг нөгөө нэг хажид багш. Баян компани босс тэгээдсэн гэдэг юм даа. Яагаад ямар муухай юм бэ? Чи яаж байгаа юм бэ чинь? Гэдэг муу хувц өмсгөр навсгар гэдэл гайгүй юм өмсгөр босс тийм муухай юм яриад ямар муухай юм бэ? За ярьж илээ гэлээ. Ярих тусмаа харин бэлтгэнаа зөвлөг явах хэрэгтэй штэ. Ер нь таныг сүүлийн үед их гоё бодоод агаад бид нар их баярлж байгаа штэ. Тэгээ штэ Сүнжээгшаа та штэ бүр ингээд үсгэцгээ гоё янзлаад нүүр амаа бүр тортчих юм бол бүр супер од олол явчих ингээ боддоо. Тэ яад гэдэг тэр супер од мод нь чи ямаа байна. Наад үгээ хаяалтаа Сүнжээгшаа. Яадаг л явахтай явах байдیں۔ Хилээ сурчсан юм ч одоо баг хилтгэл ах та. Хилээ сурчсан гэж шүү. Өнөөдрөөс ирж наад үгүй болио. Хөдөөний би чи өөрөө хөдөөний хүн болохоор одоо тэгээд хичдэг л би. Йоо, тааж одоо хотын усын уучсан юм чи ясын дагаш тэр яах вэ? Хамаг яриа дүүрчих юм бол бүшиг Сүнжээгшаа би танд зөвлөгөө өгсөн юм. Тайм хямдхан юм бодог шүү бити хэрэглэж. Эний чи одоо дөнгөж оюутнууд л хэрэглэж байгаа ш. Айтах юм хэрэгтэй ш. Тэгж аниунд орох гэж юм. Үгүй манай хоёр охин ч оюутан ш. Тэгэл өөрсдийнхэн бодгоор миний нүрийг хаяа бодож өгдөг. Ашиг. Бүшиг Сүнжээ чи зээлэр чанартай гой гой гоосарны бараа аваач. Наад хорлоо чинь сүлжээний хүн шүү дээ. Чи нэг гой гой юм өмсөдэй чи. Тэгэл түрүүнээс Сүнжээгшаа та тариадсаа тор гэж хэлээд байгаа юм биш үү? Та гоё юм гэдэг шүү дээ. Хардаа багш чи сүнжтэй сэтгэл тавиад юм гэсэн чинь бараагаа зарахгүй түрүүнээс энэ Завсарлах цаг нь болцсон юм шүү. Хойлоо шууд ангиуд яваад орчих. Болох юм уу? Харин загнаалах бах тий. Загнаалах. Наар үрээд байна. Нойр хүрх яах вэ? Зулаа хойлоо гарах уу? Хайч вэ? Гарья. Гар шопинг дээ. Хичээл тийш дээ. За хичээл яа гэм бэ? Ганцуудыг тасалчих л та. Ганцуудаа гэд би чамаа бүр дагаж тасалсаар гэдэг бааш эзэн гэдэг байсан. За гараа ойлаа. Би чамдаа гарахгүй. Чи өөрөө л гар заяа. Яг би чамайг аргалуулж ганц гаргалъя за. Өөрөндөө хойлоо хичээл хийхдээ ш. Нэрээс мараасаа юм. Сайн хоёр байн гэж байгаа заяа. Тэгвэл дуулаагийн охин байна уу гэх юм бол би ингэ ярьчихгүй. Миний ярьчихсан юм. Өөрөө өдөр очиж би байхгүй шүү.
Уучлаарай ямар асууж байгаа. Энэ нөгөө сэтгүүлчийн 1-3 мөн үү? Сайн хичээл. Тийм, манай. Баатрын зулыг дэх хүн байгуулав. Би антай надаар яг чам. Чи нэрээ Баатрын зул юм. Нэрээ. Тэгвэл танаа ингэ өөр зулаа гэдэг хүн байдаг уу? Гүү. Битэр хүн амьдарч уучлаа. Зулаа гэдэг хүн хайж байгаа. Өнөөдөр чи харин баярлуулан гомдосд өдрөө. Дахиад нэг ингэ байгаа штий. Бас л байхгүй штий. Өөр ором хуурчлаа. Гэртээ очиод зурагт үзээд хөгжим сонсохоор юу ч сонсогдох ба. Чихний хажуугаар л хөрөөд зулаагийн хөөрхий инээж байгаа царай л нүдэнд харагдаад. Ном уншсан ч гэсэн яг адилхан. Би бүр галзуулсан юм. Би зулааг хайгаад олохгүй л яана. Шууд өгөх үү? Би нэрээ зулаад ямар их хайртай болсон бэ? Хүн хайрталах хэцүү юм уу? Телевизэрч үзэж чадахгүй. Хичээлээ хийхээр хичээлээ хийж чадахгүй. Мэдгүй юу болоод байгаа юм бэ? Би чамд нэг хэлжсэн санаж байна уу? Юу зохиолчд дурлалын бол хайрын дарс гээл юм бичээддэг гэсэн. Тэрийг тоохгүй энийгээ л өнгөрөөдөг гэсэн шин. Тэгсэн ч одоо өөрөө дурлалын баланд нь унаал хайрын дарсанд нь согтсон. Заримдаа бүр хаанд юу хийж байгаагаас мэдэхгүй. Тийм болчиход байна уу? Өчигдрөөрөө яаж хоолцсныг ч мэдсэн. Нэг мэдсэн чил дууссан байлаа. Чивтэр ингээд дурлцсан. Гэрэл явж идэх. Айгуул болгоос. Антас тэгдэг. Юу дурсан? Энд тэгдэг. Манай гин ном үзтээ. Мэдгүй. Хаараа битэр ихсэн. Тийм л үү. Би гарлаа. Яа болтоо. Цаадуулч яач вэ? Одоо ирж ийн гэж сарай. Өөхөө, эрхэм Дон Каролион.
Нью-Йоркт бүх хичээлийн гэр бүлд ирсэн байгаа юм биш те. Ой мап гэж те. Мап. За наа тоглоом шоглоомч яах вэ? Одоо дараагийн тэмцээнд биднээс нэг том шалтгаан гарч ирээд. За тийхийг наран туяаж сувдтай нийцээд тэвүүн бэлгүү дэвлэрхгүйгээ цаач бөө юм болж шít. Өшөө яасан гэлэж аги. Бүр тэр хоёрыг оруулахгүй өөртөө орно гэж хэлсэн шít. За наран туй яахын тэгээд дунд нь ороод өөрөө ингэ бүжиглээж авч явах юм бол ч. Тэхэл юм байгаа. Яа наран туй аяа. Утсан чинь бүр инээд үрчлээ. Үгүй өө. Наран туяад урлагийн үслийг хариуцах юу болох вэ? Ойлгомжтой үстэй. Тийш. Тэгээ нөгөө нэг 11 дээг ард орчихвол тэгэл онигоо олол бөөнөр тэнэг тариалаа зогсчих юм байна. Ерөн тэр хихийг наран туяаг өөрөө ноцруулчихвал яа дээ. Харин тийм ээ яг энэ асуудлыг ярих гэдэг. Ангийнхаа хүмүүсээс нэгийг нь шууд ангийн дарга болгоод нам дээр өгцруулъя. Яг тийя. Тэр наран туяа шал хэрэгтэй эрггүй юм ярьж хүмүүсийн дургуг хөргөж явахаа юу болмоор юм. Тэглээ чи энэний тэнэг зөрүү зангаас болоод манай 2-3 хэсэг болчдөг үстэй. Тийм. Тэгвэл Тэмүүнийг шууд ангийн дарга болгочих уу? Йоо. Манай ангийнхаа уулсын хурд орох юм бол алах нэ. Онгоор нь эргүүлэх юм биш те. Ингэж амар хор зөхөж байгаа юм чи. Ана бити тоглоом хэлдэг. Энд чи анги 11-ийн дэгийн хачаач юмнуудын дор оруулахгүй юу гэсэн юм ярьж штэ. Үгүй манай сургууль цай манай анги шиг юм лидерэг нэг ч байгаа юм. Тийм байхгүй. Манай анги чинь бүр саксны тэмцээнд 3 тэгээд урлагийн үзлийг чинь 5 удаа төрүүлж ирсэн байхгүй. Энэ удаа л хичээх хэрэгтэй. Тэр түүхэд бичигдэж бичтгэн чи яамаа. 11 дээг нь бас цаанууд юм энийгээ зөвсөж байгаа барамстай. Тийм штэ. Түрүүний саксны тэмцээн дээр хожигдоод бүр хамаг хор шагналчлаа. Ер нь тэгэж хожигдож шившиг болмооргүй байна. Харин тийм ээ. Тэгэж хожигдож тавлуулах шиг балаан байхгүй мэл. За зүгт юу яах вэ түлээ? Маргааш шууд цуглаа шууд ангих хурлыг хичтгүү. Яах юм? Эхлээд Тэмүүнтэй уулзаа зөвшөөрөх нь асууя л да. Тийш шүү дээ. Эхлээд Тэмүүнтэй уулзаа. Зөвшөөрсөн уу бүгд? Зөвшөөрсөн үү? Бэлгүүн бит хоёрын ижлэхэн л байгаа юм байна. Миний ч гэсэн дэвтэр намнаас бэлгүүн харагдаад яриад шүн нойрон дондорж үнсээд байгаа. Нэрэл телевизээр гарч байгаа кино чихний хажуугаар хөрөөд л. Бэлгүүн маань надаас бодоод ямар ч их шаналж байгаа юм бэ? Эргээд гүйгээд очдөг юм уу? Гэхдээ би ээжигээд оромжилдог хүнтэй яаж хамт амьдрах юм бэ? Тэ бодоод ахад одоогийн хэлээд байгаа зөв юм шүү. Чи яасан? Элитүүдээ шүтгэж шийдв. Зөв. Чи тэгээд яаж урлагийн үзлэгт Тэмүүн бэлгүүн хоёргүйгээр оролцох гээд байгаа юм бэ? Их зантнуудаас тэгээд сүгдэж гуйх юм уу? Их зантнуудын өмнө сүгдэхгүй гэдэг чинь зөв л дөө. Гэхдээ урлагийн үзлэгт бүжигчэнгүүгээр орж болохгүй үстэй. Харин тий. Тэгээд жанчуу хэлж байгаа ч гэсэндээ зөв. Хэрвээ чи тэр хоёр дээр очиод урлагийн үзлэгт оролц гэж тушаад унах юм бол тэр хоёр юу оролцох байтугай юм болно эцтэй. Сувда. Чи чарахгүй л элитүүдийн багийн үнэнч гişүү юм да, тий? Тэднийг өмөрөх чинь зөвөө. Угаасаа чи тэдэртэй багаасаа найзалж өссөн юм чинь. Чи ч гэсэн элит охин шүү дээ. Юу гинэ? Ой, хоёр ч одоо юу асаад байгаа юм бэ? Сонсоод исэн чинь бүр хэрүүл авлаа начаа. За байли. За ямар зам нийлэх. Угаасаа яриач нийлэхгүй шүү. Энэ одоо яач юм байвтай? Өөрхөн шөхөхгүйгээр тэгээд бас тушаахгүйгээр яаж гурах вэ? Харин тийм ээ.
сайн юм чи. Юу ирэх жаа явах чаач. Юу хөөе. Улс их орныхон тусын тулгээ би өвлөх болох нь юм чинь. Наад чинь барай. Тэгэл хоёрт гиснээ хэрэгтэй л үстэй. За энэ ч яриад энднээ тэнийг юм яриа. Хоёр уг нь. За бид ямар өөрөө очих гуйлтай штэ. Тийм үстэй. Яг намдыг жал боллоо да. Санаа зовдгүй. Гой болно. Одоо яадгүй яа гоё зүгээр. Энд гой зураг. Багшаа та одоо үсээ гоё болгочихоор будас сурна штэ. Би таныг будаад өгье. Би сүнжийн яра. Халиара ийм болох байхгүй та. Гоё юм бэ. Стаа гоё байгаа. Багшаа нааш авч. Би будаад өгье. Зүгээр юм. Гүй одоо ийм. Яасан гарсан юм үлээ? Ууцаа. Чи одоо юу? Шууд. Сүнжээ гоё шүү. Үр дүнгийн харалтаа. Биш коридороор явж байсан. Бүх багш нар чам руу эргэж харсан. Харин тийм ээ. Би бүр зүхтаах нь холдгүй л орж ирлээ ичээд. Амтан хүн юу болоод яадгүй лээ. Үгүй чи наадны хөдөөний үгээ бололтоо. Цоглог байлтаа сүнжтэй. Биш хажид мэтээ хүмүүсийг атагийн хөдөлгөж хорыг малтаад өгөлтөө. Энэ бичээр хараад нэг хэтрүүлсэн юм шиг байна. За үс асуулгад чинь юу нэвтэрдэг юм бэ? Чи ер нь жинхэнэ бүрэг ичимтгий Монгол зан гаргаж шүү. За найз ангитай орлоо. Юу дараагийн цаг дээр нөгөө бид гурвын цонхтой цаг таардаг штэ. Тэгэхээр гурвуулаа нэг сайхан ярьцгаая тэхөө. За тэгээ. За баярлалаа. Сүнжтэй. Чи шүү. Гана багшигаа ингээл хашгируулаад идэв ш. Багшаа танд наадас чи ястаа гоё цагч ш. Таны үс чинь амар гоё юм. За энэ үсчүүс яах вэ? Юу бэлгүүн яагаад ирэхгүй байгаа юм бол? Манай ангийн бэлгүүн Тэмүүн 2 ангийнхаа энэ урлагийн үйлчлэгийн бүжиг энэ бүх юмыг зохион байгуулж ажиллууд ямар вэ? Та нар зөвшөөрч гин үү? Зөвшөөрнө. Та чи ястаа зөвшөөршаа. За тэгэхээр хүүхдүүдээ бэлгүүн Тэмүүн 2 шүү дээ. Хин ямар бүжигд яаж бүжиглэх вэ? Хин ямар номероор оролцох вэ? Энэ бүх ажлыг бүгдээрийн зохион байгуулж удирдах ажиллана. За юу? Та нар өгөнд нь орно үстэй. Зөө багшаа бүгдээрээ зөвшөөрнө шүү дээ. Тийм ээ багшаа. За одоо хичээлдээ орцгоё. Уран зохиолынхаа хичээлийг гаргаараа. За.
би зулаа. Хичээлд яваач. 12-оос үздэй. Цэцгээ. Би бэлгүүний дээр буцаад яваад очдөг юм лөө. Чи юу гэж бодож байна? Чамаг ингээд гуниглаад ахаар бэлгүүнээ дээр очгоол хэлчмээр санагдаад ах юм биш. Харин ээ. Гэхдээ бэлгүүнээ сүнжид ах шиг өргөн болохыг хүсэв. Ээж бас өөрийнхөө доромжилдог шавьтай охиныгоо найзлуулахыг хүсэхгүй л. Ингэж бодоход хэцүү санагдаад байна. За битүү үйл даа минь. Мэдээд ямар зовлонтой дурлал ирд юм тий. Хайр дурлалыг хоригсон бадардаг гэсэн шүү. За битүү үйл. Бэлгүүнээ надаа үнэхээр хайртай юм шиг үлээ. Надтай уулзахгүй бол амиа хорлчиж магадгүй гэсэн. Чи жилээ болоо олчуу. Эсвэл зүүдээ яриад унж байгаа юм уу? Чи бэлгүүнээ дуулсан юм уу? Ойлцаагүй л дээ. Бэлгүүний өчигдөр намайг хаж сургууль дээр ирсэн байхгүй юу? Тэгээ бүр анги дотор ороод ирсэн. Тэгэхээр би сандарсандаа болоод ширээн доогоор нууцсан л да. Чи бас тэгж агалдаг юм тийш. Тэ юу гэж? Юу? Зурагт үзгээр үзсэн ч болохгүй юм. Дэлгэцэн дээр нь зулаагийн царай гарч ирээд инээгээ л идэг гэж. Тэгээд тэр цог явж ирсэн найз нь бас нэг охинд дурлцсан юм байх уу? Яг манай бэлгүүний шиг царайлаг байна л. Бэлгүүнээ дүүл чамд үнэн голоос хайртай юм байна л да. Харин тийм ээ. Магтаж чадахгүй. Нийлж болохгүй. Ямар ч хэцүү юм бэ те. Ямар ч хэцүү юмд орооцолдсон юм дээ. За замд битүү л да. Хичээлд явдаг уу? Хичээлд явмаагүй. Тэг хичээлээ таслаад ахаар яах юм бэ? Болцаагаан жанчоо. Тоор тэр бэлгүүн тийм хоёртой гээс уулзаад байгаа штэ. Бэлгүүн хоёр хичээлд ирэхгүй байгаа тий. Би тоо дүнгийн цаа яриа суучих чаа. Тэмүүди хичээлээс тарчаад уулзд юм лүү. Тэгээ бэлгүүнтэй уцаар иргээл бодоод байж. Гүй төрөлхгүй бол цаад хинхин наран туяа чинь хор найруулад эхэлсэн байлээ. Том сарай тэр хоёрын тал зөндөө олон хүмүүс орцсон байлээ штэ. Тойрыг ингээд дүү шинжилгээгээд баах юм бодоо сууж хооронд чинь цаад наран туяа чинь хамаг юмыг өөрхөө тал руу эргүүлээ чинь да. Гүй нэрээ хүүхдүүдийг итгүүлээд ятгахчиж магадгүй байгаа байхгүй юу? Тэгвэл Тэмүүнийг дуудаад энд уулзчих л да. Гүй тэгэл та. Яар төгсчөөж юу нэг юм бэ гээл. Чи очиж Тэмүүнийг аваад. Тэгэл шууд ангидаа ирчээ. Ангидаа юу? Одоо завсарлаанд дуусахаар хүүхдүүд орж ирээд энэ чинь ярьж болохгүй шүү дээ. Бид нэр гатаа яриа. За юу ч гэсэн найз нь гараад Тэмүүнийг болоод ирээ. За чиний байл авч байгаа юм. Тэгвэл бид гурав гараад үчи. Чи гараад уучир зэ. Ганаагаар явах чинь. Ганаг алиалах чи Тэвүүн төрхтэй өгөх. Чи ихнээс юм тийм л. Тийм. Юу гар. За тэгээ. Сайн байна гэж. За сайн. За сүнжид огш. Сөүлээд та чи ягаад од болоо шуугуулаад байна да. Хаагасар л орсон таны гоё сайхан болсон гэдэл хүмүүс шуугаад байна. Харин тийм ээ, би бүр ичээд хуучин хувцас өмсдөг дээрээ л тулаад явж байна. Тэгэхээр чи таныг нөгөө их хурлын гишүүндээ хаягдчихлаа гэд улам шуух юм шүү. Яадаг үлээ. Гишүүн байхтай ихтэй. Гэхдээ та чи тэр их хурлын гишүүнтэй амаргийн холбоотой болсон юм шүү. За тэр яг тэр хувцмутаа гэж болоод яриад явуулсан хүүхдүүдийн харьцаа гайг болсон. Гэхдээ харин тийм би танд маш их баярлсан. Би нөгөө таны хэлснээр тэр хоёр хүүхдийг ангийнхаа хүүхдүүдийн өмнөд үйлгэж ангийнхаа урлагийн үүсгэх бэлтгэх ажлыг удирдах зохион байгуул гэсэн санал тавьсан.
Гэхдээ л тэр хоёр хүүхэд нэг тийм хүндий хүйтэн харьцаатай байна. Гэхдээ ер нь бол ахиц гарсан гэж хэлж болно тийм үү гэж. Тийм ээ тийм. Би тэгээд ер нь Сэлэнгэ багштай уулзаж нэг жоохон тэдний талаар яриа гэж юу яллаа л да сургалтлаа л да. Тэгсэн чинь Сэлэнгэ багш гадагшаа гараад явцсан юм байна. Тийм аа. Ойрд ер нь бүр сурган тасарчаад байсан. Тэгээд таныг л нөгөө уцыг олж өгч чадах баг сургыг гаргаж өгч чадлаа гэж та надад нэг уцыг олж өгч туслаач. Тэгээ би олоод өгье танд. Би тэгээд нөгөө Сэлэнгэ багштай уулзаж тэр хоёр хүүхдтэй нэг жаал ойр дотны ажилд юмул гэсэн. Зөв. Би Сэлэнгэ багшийн хэдэн сайн найзуудын таньдгийг. Тэгээ би танд уцыг олоод өгье. За би танд харин энийг л хэлэх гэж ирлээ. За баярлалаа. За. Чи одоо голлож ярина шүү заа юу. Чи л бидний дунд Тэмүн тоглох хамгийн хүндтэй хүн шүү дээ. Тий. Миний найз Тэмүнийг хүрээд ирэнгүүт нь шууд бүгдийг хэлчих заа юу. Чи тэгвэл намайг хажуудлаа сайн дэмжиж шүү дээ. Хөөе за ирж байна. Амжил. Яасан бэ? Ягаад удаад байна? Үгүй бид нэр чиний тухайн нэг юм ярьсан юм аа. Тэгээд чи гол учир нь ингэсэн юм аа. 11-ийн дээд бидээс байнга хожигдохоор зогссон гэсэн. Нэгийн тулд би түүнтэй хоёрт ангийн бүх удирдлагыг өгөх гэсэн. Үгүй сая болсон сагсны тэмцээний хүртэл хараад дээ. 15-аас болоод цумаалцсан. Харин тийм ээ бүр ичиж өгмээр. Тэгвэл надтай биш бэлгүүнтэй ирсэн дээр юм шүү. бэлгүүл барих цаг байгаа юм. Харин тийм үнэ. Чи тэгвэл бэлгүүнтэй яриад өчгөлтөө. Цаг алгүй шүү дээ бэлгүүл барих. Өөртөө ярина шүү дээ. Холбогдохгүй шүү дээ. Утас нь холбогдохгүй шүү дээ. Бэлгүүл санаагаар унах гэж баймааргүй маа. Би юу ч байж дээ. Нэр санаагаар унсан болов. Хүмүүнэ одоо төвшөрч хөө. Тэгвэл газ орох хурлаа ичдэх үү? Юу төвшөрч гэж? Үгүй яах вэ? Бид нар чамд ангийн дарга болох санал тавьж авахгүй юу?